Монголын уламжлалт соёл хүчгийн үеийг залуу хойч үеийнхэн тэн хадгалж уран бүтээлийн түгээн дэлгэрүүлж байгаа нэг тод жишээ бол Эрдэнэ улган сумын 3 дугаар сургуулийн 12-ийн Б ангийн сурагч төгс хоёрын амин эрдэнэ юм а. Тэрбээр биерийн үзүүртээ амилсан түүхийн аялгау Монгол хүчгийн каллиграфаар бичсэн бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн энэ сарын 10-ны өдөр сургууль дээрээ гаргалаа. Түүний үзэсгэлэн Монгол хүчгийн датлага уламжлалт дэгийг орчин үеийн уран бүтээлийн шийдэлтэд хослуулан бүтээснээрээ онцлогтой байлаа. Тэрбээр өнгөрсөн зунаас бүтээлээ хийж эхэлжээ. Үзэсгэлэнд нууц товчоо болон гисэр жангар зэрэг томоохон зохиолуудыг бүтнээр нь муутуу цаасан дээр бичиж уралжээ. Анхны үзэсгэлэнгийн гаргаж байгаа амин эрдэнийн гол зорилго нь Монгол бичиг бол бидний үндэсний бахархал, үгийн урлагийн нандин өв. Энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан үе тэнгийнхэндээ болон дүү нартаа Монгол бичиг өв соёлоо өвлөж авч үлдэх, тэр сэтгхүүг төрүүлэх, хайрлаж хамгаалах суралцахыг хүссэн байна. За би болохоор 6 дугаар ангиас мэдээж үндэсний бичиг хичээлээ ингээд хичээл орж эхэлсэн. Харин 9 дугаар ангиас эхлээд биерэн бичгийн дугууланд явж эхэлсэн. Биерэн бичгийн дугууланд явж эхлээд 4-р хичээлдээ өөрийнхөө бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Ерөнхийдөө бол 2-3 сар нэлээд шахуу сууж иж энэ бол уурч Монгол бичиг буюу энэ каллиграфаар бичсэн бичиг ер нь арай гайгүй эзэмших боломжтой. Энэ нэг сэтгэл зүйгээ бас бэлдэх олон боломжийг нээж өгдөг болохоор би яг дуртай байд юм аа. За яг 6 дугаар ангиас үндэсний бичиг орж эхэлсэн багш маань гэвэл манай сургуулийн монгол хэл уран зохиолын багш Булган Тамир багш байгаа. За харин болохоор биерэн бичлийн дугууланд маань дугуулангийн багш маань болохоор Динсма гэдэг багш байгаа маа. Тэгээд үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд Монголын өв уламжлал, соёл, түүх гэдэг нь бидний хизээж мартаж болохгүй үнэт өв эрдэнэ соёлын бит бус өвшөө хэмээн уриалмаар байна. Зуны амралтын 3 сарын хугацаанд Дүгэ харангаан хийсэн нууц товчооны 12 бүлэг болон 13 бүтээлийг сургуулийн удирдлагууд багш сурагчдад бүтэн өдрийн турш дэлгэн танилцуулжээ. Монгол хүчгийн уран сайхныг сэтгэл зүрхээрээ мэдэрч өв соёлоо тээж яваа өсвөр үеийн нэгэн төлөөлөл амин эрдэнэ нь үндэсний үнэт өвийнхөө үнцнийг дахин сануулсан урам зоригийн их үүсвэр болж байгаамаа.